Өнөөдөр та бүхэндээ XO Kitty цувралыг ярьж хөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамт байгаарай. Тус богино хэмжээний цуврал нь миний хайрлсан бүх залуус киноны гол дүрийн эмэгтэй Ларагийн дүү Kitty гих ахлах сургуулийн охины хайр дурлалын түүх юм. Kitty Портленд усад зуны амралтаараа холын харилцаанд байгаа найз залуутайгаа ярьж байгаагаар цуврал эхэлнэ. Түүний найз залуу бол 4 жилийн өмнө Солонгост гэр бүлээрээ аялж байхдаа танилцсан Солонгос залуу юм. Тэд нэг нэгнээсээ хол байх ямар хэцүү байгаагаа хичнээн их санаж байгаагаа ярьж байх зуур Китид өөр нэгэн дуудлага бас ирнэ. Кити бол хайр дурлалыг хувь тавилан гэмээр итгэдэг нэг юм. Тиймээс өөрийн хайр дурлалын төлөө Солонгос руу явах гаргалгааг ирж хайдаг. Энэхүү гаргалгаа нь түүний төрсөн ээжийн сурч төгссөн сургууль болох Кис олон улсын сургуульд суралцах явдал байлаа. Гайхалтай тохиолдлоор түүний найз залууч бас энэ сургуульд сурдаг. Үүгээр зогсохгүй Кити хүсэлтэд гарган тэтгэлэгтэйгээр суралцах боломжтой босноо гэр бүлийнхэндээ хэлнэ. Мэдээж түүний аав шууд зөвшөөрөхгүй ч Кити энэ бүхнийг хувь тавилан хэмээн тайлбарлан эцэст нь зөвшөөрүүлж чаддаг. Ингээд Кити Солонгос руу аз жаргалтайгаар явна. Онгоцны буудлын дээр кисийн тэмдэг зүүсэн нэгэн солонгос залуутай санаандгүй таарлан ихэд догтлон би ч бас энэ сургуульд явдаг штэ гэхэд солонгос залуу би англиар ярьдаггүй гэж хэлээд бүдүүлэг зан гаргаад явчихдаг. Китигийн найз залуу түүний ирж байгааг оогт мэдэхгүй байгаа тул оройн бэлэг барина гэж бодохоор л улам бүр догтлдог. Онгоцч газардаж Кити Солонгост ирлээ. Уулын сургуулийнх нь автобус тосгоор хүлээж байсан боловч Кити орчинтойгоо танилцаж байгаад автобуснаасаа хоцорчихдог. Ингээд өөр арга байхгүй тул метро ашиглахаар шийднэ. Гэвч энэ тийм ч амар биш байлаа. Гудамжаар явах хүмүүсээс тусламж хүсэх боловч хэлний бэрхшээлээс болоод хүндхэн байдалд ордог. Китиг будилж байх хооронд өөр нэгэн гол дүр гарч ирнэ. Энэ бол Юри. Дэлгүүр хэсэгт нь хүртэл дагах шүтэн бишрэгчид болон сэтгүүлчид түүнийг алдартан болохыг нь илтгэнэ. Юри өөрийн зургаа хос руугаа явуулахдаа зэрэгцэн жолооч носол гаргах шахав. Тэд сандран машинаасаа бууна. Санамсаргүй тохиолдлоор мөргүүлэх шахсан хүн нь Кити байдаг. Юри Китиг зүгээр эсхийг нь англиар асуухад Кити сургууль руу нүргээд өгөөч гэж хэлнэ. Сонирхолтой нь Юри ч бас кисийн сурагч байдаг. Кити экстроверт хүн учраас сургууль руугаа явах замдаа бүхий л зүйлээ хэлнэ. Яагаад ирсэн өөрийн бяцхан гинтийн бэлгээж хүртэл. Ингээд нэг юм сургууль дээр ирж дотор байранд орох хүсэлтээ өгнө. Өө тийм Юригийн ээж тус сургуулийн захирал байдаг. Түгээр зогсохгүй Китигийн ээжтэй хамт сурч байсан гэдгийг Кити олж мэдэн очин мэдлэгэд нэг л наашгүй хариу үзүүлэн яваад өгдөг. Китигийн Солонгост ирсэн бас нэгэн шалтгаан бол өөрийн төрсөн ээжийн талаар илүү ихийг олж мэдэх явдал байлаа. Ингээд энэ урт өдрийн дараа дотуур байрандаа ирэн аавтайгаа ярьчаад нам унтаад өгсөн байв. Тэгээс эртэл аль хэдийн орой болчихсон. Тиймээс гялс үдшилтэд бэлдэн хөөхөн болоод догтлон очино. Зааланд яаран алхахдаа нэг залуутай мөргөлдөж өгдөг. Гэтэл хэн байсан гээч? Нөгөө онгоцны буудлын дээр таарсан бүдүүлэг солонгос залуу. Түгээр зогсохгүй бүр англиар ус зас. Түүнийг Мино гэнэ. Санамсаргүйгээр танилцсан Мино болон Квинси нар Китигийн найз залуу Дэгийн найзууд байж таарна. Дээж үдслэгт ирж Китиг харан тэд аз жаргалтайгаар уулзалтна. Гэхдээ найз залуу нэг л сонирн байх бөгөөд удалгүй Юри гинт гарч ирэн Дэгийг найз залуугаа гэж танилцуулдаг. Тэр их хүлээсэн доглоо шарх болон хувирч шууд л зогсчихов. Гэтэл Китигийн араас Дэ гарчиж ирсэнгүй. Юритэй хамт байсаар л. Гэхдээ тэдний харилцаа нэг л сонио. Кити буцан орж нэг юм олж уулзтал Юри бүхнийг мэддэг. Чи л хурдагдсан гэж хэлээд түүнийг улам шархлуулна. Кити үнэхээр буцаад нисчихмээр байсан боловч зөвхөн үүний төлөө бүх зүйлээ орхин буруу гэж шийднэ. Буцаж өрөөндөө ирэн уйлаад сууж байтал гаднаас Дэ найзуудтайгаа ороод ирдэг. Китиг нэрнээс нь болоод эрэхтэй гэж бодон эрэхтэйчүүдийн доромд хуваарлцсан байдаг. Ингээд Дэ болон найзууд нь нэг өрөөнд, Кити нэг өрөөнд тусдаа байхаас өөр аргагүй болов. Кити өглөө нууцаар гарч явсныг Дэ мэдлгүй. Юритэй ямар ч холбоо байхгүй. Бүгд хурамч гэж бүх үннийг хаалганы цанаас хэлэх боловч харамсалтай нь Кити тэнд байсангүй. Юри аав ээжтэйгээ тийм сайхан харилцаатай биш. Аавынхын талаар сөрөг мэдээллийг дарахын тулд үерхлийг халахвчаар ашиглахаар болно. Хурамч гэдгийг мэдэхгүй учраас л тэр. Дэгийн аав Юригийн гэр бүлийн жолооч байдаг. Дэ Китиг олж уулзаад нөхцөл байдлыг тайлбарлах гэж оролцдог боловч Юри ирээд ахаад л аваад явчихна. Кити өрөөндөө ирж Дэг найзуутай хамт байхад нь Юригийн аавын хэвлэлийн баг хурлыг үзэж байгаад Дэгийн хандлагаас энэ үерхэл хуурамч юм байна гэдгийг нэг юм олж мэддэг. Дэ өрөөндөө буцаж ирж Кититэй ярилцаж зарим буруу ойлголтыг засахыг хичээнэ. Тусал тохиромжтой цаг биш байлаа. Тэд танилцсанаас хойш огт уулзаж байгаагүй учраас Кити Дэг баян айлын хүүхэд шиг дүр эсгэсэнд бас л гомдно. Юри болон Дэгийн хурамч үерхэл нь Юриг ижил хүстэн бөгөөд найз охин Жулианагийн бусны нүднээс хамгаалах дээд санхүүгийн тусалцаа үзүүлэх тохиролцоотой байсан байдаг. Мөн Дэ шилдэг сурагч учраас Юригийн хичээл тусалж сурлагадан ч бас анхаардаг. Юригийн найз охин Жулианагийн талаар Юригийн ээж нь гадралчихсан байсан тул
байдал улам л хүндэрнэ. Тэд нууцаар л уулзахаас өөр аргагүй байдалд орно. Китигийн нэг чадвар бол хүмүүсийг хооронд нь уулзруулах явдал. Өөрийгөө хосын зууч гэж нэрлэх дуртай. Энэ ажилдаа сайн гэж боддог. Бүгдийг л хостой нь уулзруулахыг хичээнэ. Энэ удаад Квинсиг краштай нийлүүлэхээр хичээдэг. Кити Мино хоёр нэгнийг үздэггүй хിവэр таарах болгондоо л муудалцсан. Мино Китиг үгээр идэт байсан учраас Кити дээгийн хийлж байсан Миногийн хүүхэд байхдаа тоглосон рекламын талаар анги даяар хийлж орхидог. Китид итгэлгээ үргэлжлүүлэхийн тулд хичээлдээ сайн анхаарах хэрэгтэй болно. Тиймээс цагийн багш сургуулаас нь томилж өгдөг. Түүнд туслах хүн ахиад дээ байж таардаг. Тэд яг ярилцах гэж байтал ирээд дээгийн л ганцхан мэддэг Миногийн нууцыг хүн ярьж байгаа талаар дээд хэлчихэд явчихдаг. Тэг Китид уурлан бид огт тохирохгүй юм байна гэж хэлээд аль биесээр сална. Кити Квинси хоёр улам л татан найзууд болсоор. Мино Китиг үзий хацаг хിവэр байгаа тул Дэ Кити хоёрыг уулзах боломж гарах болгонд Юрийг дутчихдаг. Мэдээж Юри Кити хоёр өрсөлдөх жишээ л байна. Сөүлийн жижиг зүйлс бүр Китид ээжийг нь санагдуулна. Ээжийнхээ талаар дахин нэг шин зүйл олж мэднэ. Түүнийг өөр нэгэн хүүхэдтэй байсан байж магадгүй гэж таамаглан илүү гүн судалдаг. Төрсний бүртгэлийн талаарх мэдээлэл авах гэж эмнэлгийн өрөө рүү орж асуудалд орно. Тэд Алекс багш ирж туслана. Алекс багш багада Австрали руу өргөцсөн мэдээд хайж байгаа хүн байж магадгүй гэж таамаглана. Өрөөний асуудал дахин сөхөгдөн тэрч бүхэл Китигийн унтаж байх үеийн бичлэг олон нийтэд дамжуулагдсан байдаг бөгөөд даанч өөр сул өрөө байхгүй учраас түүнд нүүх боломж байхгүй байлаа. Тиймээс тэд маш сайн нууцлагаас өөр аргагүй байдалд орно. Кити Даниэл багшийн хичээл дээр маш муу дүн авна. Анх удаа сайнаас муу дүн авч байгаа учраас үнэхээр их сэтгэлээр унана. Энэ талаар Алекс багштай ярилцсан. Мөн ах нь байж магадгүй гэж бодож байгаа учраас илүү дотн болохын тулд ургацын баярын фестивал зохион байгуулахаар шийднэ. Дэлгүүрт Минотой тааралдан Мино солонгос үндэсний хоол хийхэд нь туслана. Тэдний харилцаа арай л дээрвдэнэ. Юри ээжигээ Китигийн ээжийг таньдаг байсан уу гэж асуухад бас л ундуйцсан. "Тэн биш байсан мэдгүй ээ" гэж хариулна. Юри духгүй уур амьсгалаас цухтан ургацын баяраа тэмдэглэхээр Дэгийн гэрт ирнэ. Баяраа тэмдэглэгээд гарч явахдаа Китигийн дээд явуулсан илгээмжийг замаас нь аваад явчихна. Кити сургууль дээр Алекс багштай ярилцаж байхдаа Даниэл багш бол Алексийн аав гэдгийг мэддэг. Гэхдээ Алекс Даниэлийг олж мэдэхгүй байсан дээр гэж бодож байгаагаа хэлнэ. Тэд нэг ээжтэй гэж бодох боловч Юригийн ээж, Китигийн ээж болон Даниэлтай холбоотой зургуудыг устгаж байх нь тэр гэж нэрлэе. Китигээс хамтдаа Миногийн үдшилтэд явахыг хятгана. Кити, Юри Дэ хоёр тэнд байх учраас очихгүй гэж татгалздагч эцэст нь зөвшөөрч хамтдаа явахаар болно. Кити үнэхээр хөөрхөн болсон байлаа. Бүгд л түүнийг ширтэнэ. Дээж мөн ярилцахыг оролдох боловч Кити илгээмжинд хариу өгөөгүй ууралсан хിവэр байгаа тул үл тоогоод шууд явчихна. Кити шинэ хүнтэй танилцахыг хүссэн ч сонирхолтой нь нийцэх хүн огт байсангүй. Нэг залуутай танилцах боловч Юрийг муулаад байсан учраас хэдий тэд найзууд биш ч онцгүй зан гэж хэлээд орхиод явна. Хуулаараа согтууруулгундаа уух хориотойч гадаа сурагчид тул коктейлдоо нэмээд уучдаг. Кити согтоод Алекстэй уучлалт гуйж ярилцсныхаа дараа сонсож чадахгүй байсан тул мессеж явуулах боловч Даниэл багш руу андуурагдан явуулсан байдаг. Үдшилтийн үеэр Кити Юрийг крашлаж эхэлдэг. Юригийн ээж Даниэл болон Алекс багш нар үдшилэг болж байгаа газар ирж үдшилтгийг зогсоодог. Энэ үед дээж Юригийн хийсэн зүйл болохыг мэдээд уурдана. Маргааш нь уулзмагцаа хуурамч харилцаагаа дуусгамаар байгаагаа хэлнэ. Юри Китигийн дээд явуулсан илгээмжийг Китид буцааж өгөхөөр өрөөнд нь очих боловч түүнийг эрэгтэйчүүдийн доромд амьдарч байгааг мэдчихнэ. Өчигдрийн үдшилэг дээр байсан бүх сурагчид шийтгүүлнэ. Юри дээд салвал Китигийн талаар бүгдийг сургуулийн захиргаанд мэдэгдэнэ гэж сүрдүүлдэг. Юри Кити хоёр ээжүүдийнхээ талаар ярилцаж үннийг нотлохог Даниэлийн өрөөнөөс хамтдаа хайж эхэлнэ. Юри ээж нь сургуулийн удирдах зөвлөлд гомдол гарган найз охиныг нь хөөлгсөн гэдгийг олоод мэдчихнэ. Гинтийн байдлаар Даниэл гэртээ ирж баргал баригдгаа шахах боловч азар анзаарагдaltaгүй нуугдаж чадна. Даниэлийг явсны дараа тэд ээж нарын зурагтай альбомыг олно. Тэр зураг дээр Юригийн ээж хэвэнээсээ илүү тархсан харагдана. Энэ нь Кит сэжигтэй санагдана. Тэд азар Даниэлийг мэдхээс өмнө эргээд номын санд ирж чадна. Мэдээж бусад найзуудынхаа тусламжийн ачаар. Кити краштай албан ёсоор үерхэж найз залуутай болсноо хэлж үнэхээр л хосын зууч шүү гэж баярлснаа илэрхийлнэ. Шийтгэлийн цаг дуусч Алексийг ирэхэд Кити жинхэнэ ээж нь сургуулийн захирал байж магадгүй гэдгийг нь хэлнэ. Юри ээжийнхээ найз охиныг хөөлгсөн гэх үннийг мэдсэн учраас үерхлээ зогсоохоор шийдэж Дэгээс олонний өмнө сална. Ингээд Дэ Кити дээр ирж дахин шинээр харилцаагаа эхлүүлэхийг хүсэж байгаагаа хэлж тэдний хайр дур үерхэл эцэст нь нэг юм эхэлнэ. Хаасайгүй л хайр дурлалтай шатсан хүмүүс. Гэвч бүх зүйл Китигийн төсөөлж байсан шиг
шиг амар биш байлаа. Маш олон асуултуудад хариулт авмаар байвч дээд тэдгээр асуултуудаас хариулахаас зайлсхийв. Сурагчдын зугаалга болж тэднийг автобусанд суух боловч Кити Алекстай хамт суухыг илүүд үзнэ. Мөн тэдэнд ярилцаагүй зүйлч үзсэн байлаа. Юри Кити хоёр нэг өрөөнд орно. Кити харилцаанд тийм сангүй байгаагаа ч хэлж олон асуултуудад хариулт авахыг хүсэж байгаагаа ч муу адил хэлнэ. Юри ч эмэгтэй хүн сонирхдаг талаараа хэлж Китигийн зарим асуултанд хариулт өгнө. Тэд улам дотносож найзууд болно. Юри дээд Кити зориулж гинтийн бэлэг барьж романтик орчинд ярилцахад нь тусалж Кити ч Юригийн найз охиныг ихчинхээ тусламжаар олж тэд иргэн холбогдоход нь ч туслана. Кити дэ Кю Мино нар хамт амьдарсан хэвээр Мино төр зүрийн харилцаагаа дуусгаад удаагүй. Мөн Кюгийн найз залууд гэр бүлийн асуудал гарсан тул тэдний харилцаа бас л тийм сайнгүй байгаа. Тэр хоёрт хайр татруулсан хосуутай хамт амьдрах тийм ч таатай биш байгаа нь ойлгомжтой. Кити энэ удаагийн шалгалтаа сайн өгөхгүй бол сургуулиасаа хөөгдөж магадгүй тул бусд нь түүний хичээл туслагаар болно. Алекс эцэст нь төрсөн ээжтэйгээ уулзаж бүхнийг хэлнэ. Амьдрал нь хэр байсан өргөж авсан аав ээжтэй хичнээн хайртай гих зэрэг. Гэвч ээж нь яагаад ингэж бодож байгаа талаар гайхан асууна. Алекс хэдэн жилийн өмнө DNA тест хийлгэж Даниэлийг төрсөн аавыгаа байж магадгүй гэж бодон энэ сургуульд багшлахаар болсноо ч хэлнэ. Китигийн имлгээс нууцаар авсан ниран төрсний тэмдгийг ч түнд буцааж өгдөг. Юригийн ээж гэртээ буцаж ирэн нөхөртөө хүүтэй талаараа бүх үннийг хэлэх боловч нөхөр нь нэр төрөө цэвэр байлгахын тулд хинч мэдэгдэж болохгүйг хатуу сануулна. Гэвч энэ бүхнийг Юри сонсчихно. Ээждээ өөрөөс нь ахыг нь нуусан мөн хайртай найз охиныг нь хөөж явуулсан гэд ихэд уурлана. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэлж хурамч үерхлийнхээ талаарч бүгдийг хэлж гэрээсээ явна. Кити Кютэй хамт шалгалтаа бэлдсээр л хин нэгэн хаалга тогшино. Юри тэдний өрөөнд нүүж ирдэг. Китид юу болсныг бүгдийг хэлж ахыгаа хайж байгаагаа ч хэлнэ. Кити Юриг өөрөө олж мэдтэл нь Алексийн талаар хэлэхгүй байхаар шийднэ. Мөн Юригээс нууж байсан гэдгийг мэдчихвэл нөхөрлөө сүйтгэж байхаа гэж айна. Мино Юригийн бүх үннийг мэдэж тэднийг бүхнийг нууж байсанд уурлана. Дэ Мино хоёр салхилах зураа Кюгийн найз залууг өөр хүнтэй хамт байхыг нь харж Мино зургийн дарах боловч Кюд юу ч хэлсэнгүй. Гэвч маргааш нь Кюг найз залуутайгаа хамт байхыг нь хараад Мино зургийг нь үзүүлчихнэ. Кити Солонгосын соёлын хичээлээс уламжлалт бүжгийг сурах шаардлагатай болно. Азар Юри түн туслахаар болдог. Кити Юритэй хамт байхдаа нэг л эвгүй санагдах нь тэр. Кю найз залуутайгаа шударгаар ярилцсан. Флориан шударгаар тэр залуугаар дамжуулан шалгалтандаа хуулсан гэдгээ хэлнэ. Кити Алексийг маргааш Солонгосыг орхих гэж байгааг олж мэднэ. Алекс өөрийн төрсөн эцэгийнхээ олж мэдхийн тулд Солонгост ирсэн боловч одоо энэ бүхэн утгагүй болсон гэдгээ ч мөн хэлнэ. Юригийн ээж үүнийг нууцаар сонсцоход яваад өгнө. Соёлын фестиваль эхэлж үзүүлбэрүүд эхэлнэ. Кю хурал бол зөв зүйл биш гэж үзэн ууралсан хэвээр. Дараагийн үзүүлбэр үндэсний бүжиг байлаа. Юригийн ээж гүйн ирж Юрид Алексийн талаар хэлэхэд Юри ихэд гайхна. Ээж нь Китиг хэлчихсэн гэж бодсон аж. Юри Китиг мэдэж байсан ч нууж байсан гэдгийг мэдээд маш их уурлана. Бүжиг эхэлж тэд төвлөрч чадахгүй тайзан дээр маргалцаар Кити анхаарал алдаж осол гарган хамбууг нь шатаж эхэлнэ. Энэ үед Мино гүйж ирж галыг унтраан Китиг туслана. Дээж мөн Кити дээр ирнэ. Юригийн ээж буруу сонголт хийж байснаа ухааран хүүхдүүдэд дагуулan Даниэлийг ч хамт яв гэж хэлэн заалыг орхино. Китиг нэг л биш байгааг анзаарсан дэ юу болсныг нь асуухад Кити хичнээн хичээсэн ч өөр хүнд сайн болсон юм шиг байна гэдгийг хэлнэ. Дэ шууд л тэр хүн Мино гэж бодон уурлан Мино дээр очино. Кити гүйж ирэн буруу ойлгосныг нь тайлбарлан Дэг зогсооно. Мино ихээр уурлан тэднийг орхиж явна. Үүний дараа Кити тэр хүн бол Юри гэдгийг нь хэлчихдэг. Дэ яагаад ийм болсныг нь огт ойлгохгүй байдаг. Кити ч мөн яаж тайлбарлахаа мэдэхгүй байсаар Дэ Китиг орхин явна. Юригийн ээж Даниэл бүх зүйлийг хэлдэг. Яагаад ийм сонголт хийж нууснаа ч тайлбарлана. Даниэл бүхнийг нууж байсанд ихэд уурлах боловч хамтдаа ярилцахаар болно. Кити энэ хүнд өдрийн дараа аав руугаа залган бүх зүйлсийн талаар хэлнэ. Аав нь ихэд санаа зовох боловч аюулгүй эрүүл саруул байгааг нь хараад тайвширч сайдар ярилцна. Китиг мундаг байгаад нь үнэхээр бахархаж байгаагаа ч хэлнэ. Кити Кю хоёр өнөөдөр өөрсдөд нь болсон бүгдийг сэтгэлээ онгойлгон ярилцаж байв. Анхандаа сайхан яриа боловч үзэл бодол зөрчилдөн Кю уурлан Китиг орхин өрөөрүүгээ орно. Энэ бүх нууц ил болж Юри ээжтэйгээ илүү татан болсон байдаг. Ээж нь ч хийсэн зүйлтэй харамсан алдаагаа засаж байгаагаа хэлнэ. Алекс илүү цаг зав гаргах болсон мөн Юригийн найз охиныг буцааж авчирч байгаагаа ч хэлдэг. Шалгалтын дүн самбарт хадагдаж бүгд гарч ирж шалгана. Кюгийн найз залуу шалгалтандаа хуусан тул нэгдүгээр байранд орсон байв. Дэгийн байр байсан учраас Кю тийм ч татаа байсангүй. Кити гүн гарч ирж шалгалтандаа тэнцэж дараагийн улирал суралцаж чадах нэ гэж ихэд баярлахдаа эрэгтэй дотор байранд
тэнд нууцаар амьдарч байгаагаа тааг мартсан байдаг. Үүнээс болоод сургуулийн захиргаанд баригдчихав. Кити өөрийн өрөөний хамтрагчтайгаа хамт амьдрах боломжгүй байсан тул аргагүй эрхэнд эрэгтэй дотор байранд амьдарсан гэж хэлэх боловч тусгай тэтгэлгийн ноцтой дүрм зөрчиж том алдаа гаргасан тул хөөхөөс өөр аргагүй гэдгийг нь хэлнэ. Гэвч Кити бууж өгөхөд бэлэн бос байлаа. Зориг гарган өөрийгөө хичээсэн яагаад энэ сургуульд үлдэхийг хүсэж байгаагаа олонний өмнө хэлэх боловч даанч амжилтыг олсонгүй. Энэ улирал дуусаж байгаа тул бүгд л гэртээ харих бэлтгэлээ хийн. Харамсалтай нь Кити эргэж ирэх боломжгүй тул Кьютэй салах ёс хийн. Харин Мино хальт баяртай гэж хэлээд гараад явчихна. Энэ захирал Кититэй таарч үлдэхийг хүссэн хичээл зүтгэлийн талаар ойлгож байгаагаа хэлэгч захирлын зүгээс юу ч хийж чадахгүй гэдгээ мөн хэлнэ. Тэ ангийн шилдэг сурагчийн байраа алдсан дараа улирал доормын өрөө болон тэтгэлгээ авч чадахгүй байх гэдгийг хэлэн гонигтойгоор Кьютэй ярилцсан зогсоно. Кьютэй Китигийн үлдээсэн зүйлийг үзүүлнэ. Тэ Китиг явхаас өмнө хэлж чадаагүй бүхнээ хэлэх хэрэгтэй гэдгийг ухаарч аавынхаа тусламжийг авч онгоцны буудалд хүргүүлнэ. Азар амжиж ирж тэд ярилцаж чадна. Тэд нэгэндээ хичнээн үнцэнтэй хүмүүс гэдгийг хэлж найзууд хിവэр үлдэхээр шийднэ. Кити санаандгүй Юритэй таарна. Түүнийг найз охиноо хүлээж байгааг нь мэдээгүй тул хамаг мэдрэмжийг хэлж байтал Жулиана гарч ирэхэд Кити бүхнийг ойлгон тэднийг орхин явна. Юри ээждээ зөвхөн Китиг хөөхн шудраг бус гэдгийг хэлдэг. Ингээд Кити онгоцондоо суув. Хажуугийн суудлын малгайтай цамцтай хүн бүдүүлэг зан гаргаад байсан учраас Кити ундууцсан царайг нь хартал Мино байх нь тэр. Кити ихэд гайхаж энд юу хийж байгааг нь асуухад Мино ээжтэйгээ уулзахаар Америк явж байгаа нь тэр байв. Мино Китигээс дээдээ эргээд нийлчихсэн үү гэхэд Кити бүхнийг сайтар ярилцаад салчихсан гэдээ хэлнэ. Энэ мөчид Мино Кити сайн болчихсон гэдгээ хэлж орхино. Ийхүү нэгдүгээр улирал дуусна. Дараагийн улиралд Кити сургуультай эргэж ирж чадах болов уу? Миногийн сэтгэлийг хүлээж авах болов уу? Юри Кити нарын харилцаа яах бол? Ингээд XO Кити цувралын 2 дугаар бүлгийн төвчлөлийг хүлээж байгаарай. Баяртай.